За одоо харин хөтөлбөрийн энэ хэсэгтээ та бүхэндээ бид тэгш боломж, тэгш хариуцлага болонгаа хүргэх гэж байна. За өглөө хөтөлбөрийн уран бүтээлчид 7 хоног болгоны баасан гарагт тэгш боломж, тэгш хариуцлага болонг тогтмол цуврал байдлаар хүргэх болно. За энэ булангаараа дамжуулаад бид гендерийн эрхтгш байдлыг хангах тухай хууль, бодлого, тогтоомж за хэрэгжүүлэх олон нийтийн ойлголт мэдээллийг түгээн дэлгэрүүлж за энэ тал дээр гендерийн мэдрэмжтэй байх асуудлыг хөндөж байгаа. За өнөөдөр бид гендерийн булангаараа хөдөлмөр эрхлэлт гэсэн сэдвийг онцолж байгаа юм. За ингээд та бүхэндээ тэгш боломж, тэгш хариуцлага булангийн хөтлөгч энх баяртай холбож байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөрийг үзэж суугаа эрхэм үзэгчид та бүхнийхээ энэ өглөөний ямар амгалан гэлтгийа. Гендерийн үндэсний хорооноос санаачлан тэгш боломж, тэгш хариуцлага дугаарынхаа 2 дахь дугаарыг та бүхэнд хүргэхэд таатай байна. Энэхүү дугаараар бид нар өмнөх дугаартайгаа уялдуулаад за үнэхээр хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдсанараа 203 орчим мянган ээжүүд хөдөлмөр эрхлэх орлоготой болохын боломжийг бий болгож өгж байгаа бол эмэгтэйчүүд маань тэгвэл хөдөлмөр эрхлэхэд дахиад өөр ямар нэгэн бэрхшээл саадууд бий байгаа юу, болж байгаа юу? За мөн үүн дээр бас ямар зохицуултад шийдвэрүүд гарч байгаа вэ гэдэг талаар та бүхэнд энэ дугаараараа хүргэхийг хүсэж байна. За та бүхнийг дэлгэцний анхаарлаа хандуулахыг хүсье. Монгол улс 3.4 сая орчим хүн амтай. За үүнээс хөдөлмөрийн насны хүн ам маань 1 сая 600 орчим. За үүнээс эрэгтэй эмэгтэй хүмүүс маань яг ойролцоо буюу ер нь бол ижил ийм түвшний тоо болвол та бүхэнд харагдаж байна. Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд маань хөдөлмөрийн насанд болвол энэ энэ тэнцүү үр дүнг бол та бүхэнд тоог бол харуулж байна. За тэгвэл өнөөдөр бид нарын онцлох гэж байгаа сэдэв болвол 2000 оноос хойш эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцоо маань 7.6%-аар бүрсэн гэдэг энэ үзүүлэлт рүү та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Яагаад тэгэхээр яг өмнөх бид нар дугаараараа ярьснаар үнэхээр 850 орчим мянган эмэгтэйч эмэгтэй хөдөлмөрийн насны ажиллах хүч манад байгаа бол үнээс 200 орчим мянга гэдэг чинь бараг 4/1 нь зөвхөн хүүхэд харах гэдэг шалтгаанаар гэртээ сууж байгаа болвол бид нар энэ нь өөрөө эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа нэг хүчин зүйл байна гэж шууд ингэж харагдаж болохоор байна. Тэгвэл энэ талаар олон улсын байгууллагууд маань маш тодорхой судалгааг бол хийсэн байна. Үнэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр 7.6%-аар сүүлийн 20 жил буурахад ямар хүчин зүйлүүд өнөөдөр бий болсон бэ гэдгийг ингээд бид нар дэлгэцнээ харах юм бол мэдээж дөрвөн болвол ийм тодорхой шалтгааныг бол гаргаж байгаа. Тэгэхээр эдгээр дөрвөн шалтгаан дотор бид нар хамгийн энэ тэргуунд шийдвэрлэж болох асуудал болвол мэдээж энэ хүүхдээ гэртээ харж байгаа ээжүүдийг ажилдаа хөдөлмөртэй болгох энэ боломжийг бол бид нар бий болгож болохоор ингэж харагдаж байгаа. Тэгвэл өнөөдөр энэ хууль эрх зүйн орчин өнөөдөр хүүхдээ харангаа ээжүүд хөдөлмөр эрхлэх боломжийг өнөөдөр бид нар эрх зүйн орчны хувьд маш том хэрэгцээг бол Монгол улс гаргаад байгаа. За ийм болвол хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга маань батлагдсан. Тэгэхээр энд бол өнөөдөр гэрээсээ хөдөлмөр эрхлэх мөн зайнаас хөдөлмөр эрхлэх гэдэг зохицуултуудыг бол хөдөлмөрийн тухай хуулинд бол шинээр зохицуултыг бий болгож өгсөн. Энэ нь бол илүү өргөн утгаараа бид нар гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд болон аавуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ийм зохицуулт болж өгснийг бол онцолж хэлхийг хүсэж байна эрх зүйн орчны хувьд. Дараагийн нэг оновчтой шийдвэр маань юу байгаа вэ гэхээр мэдээж засгийн газраас гаргасан бүх хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах шийдвэр. Тэгэхээр инээ бас бид нар үр дүнгээр өнөөдөр ээжүүд маань хөдөлмөр эрхлэх боломж нь бас нэмэгдэж байгаамаа гэдгийг бол харахыг бол бид нар харж болохоор байна. Тэгэхээр өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүс хөдөлмөр эрхлэхэд тэгш боломж өнөөдөр байна уу? Тэгш гарааны нөхцөл байна уу? Хүсээсээ хамаараа тодорхой бэрхшээлүүд байгаа. Мөн гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаарат байглаас оноосон ялгаатай байдлаас хамаарат хөдөлмөрлөх эрх нь тодорхой саад тутгарууд бий болж байгаа. Энийг гол нь бид нар тодорхой тусгай арга хэмжээ авах байдлаар оновчтой гендрийн линзээр харж энэ асуудлыг шийдвэрлэх юм зайлшгүй бас нөхцөл
бий болоод байгаа гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Үүн дээрээ илүү боловсролын салбараас гарч байгаа шийдвэр буцаагаад хөдөлмөр эрхлэлтийн энэ салбар дахь асуудалд маш том хувь нэмэр оруулж байгаа гэдгийг энэ дээр бас онцолж хэлхийг хүсэж байна. Дараагийн нэг бид нарын бас онцолж хэлэх ёстой зүйл бол юу байгаад байгаа вэ гэхээр энэ бизнес буюу аж ахуй эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бас саад бэрхшээл байна гэдгийг гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хууль маань хэрэгжээд 10 жил болсон. Энэ хуулинд бол хуулийн үр дагаврын үнэлгээг бол хийхэд эдийн засгийн харилцаанд дах гендрийн эрхтгч байдлын баталгааны хэсэг болвол нэлээд юм хэрэгжилт хангалтгүй бол гарсан. Тэгэхээр энэ дундаа өнөөдөр юу гарч ирж байгаа вэ гэхээр дэлхийн доктортой хөгжлийн зорилтод ч өнөөдөр тусгасан байгаа эмэгтэйчүүдийг орлох эдийн засгийн хувьд чадвартай байхад тухайн улс орн гендрийн нөхцөл байдлын түн шинжилгээ хийх, энэ эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүд орлоготой хөдөлмөртэй байх, тодорхой зохицуултуудыг бас ээлтэй байгаар зохион байгуулах юм чиглэлүүд бол байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд ямар бэрхшээлүүд бас гарч байгаа вэ гэдэг маань судалгаагаар товч бид нар дуртахад өнөөдөр зээлийн барьцаа хөрөнгийн асуудал өнөөдөр тулгамдж байгаа. Илүү бичил зээлүүдийг илүү эмэгтэйчүүд бас авч байна. За мэдээж томоохон компаниудад ер нь бол эмэгтэйчүүдийн оролцооны бас төвшин бид нар дээшлүүлэх юм шаардлага бас гарч ийн хариуцлагын хүрээнд. За мөн өнөөдөр бид нар эмэгтэйчүүдэд бас ээлтэй банк санхүүгийн үйлчилгээний төрлүүдийг бас бий болгох хэрэгцээ өнөөдөр гарч ийн. Барьцаа хөрөнгөө тэгсэн мөртлөө зээлээ төлөхтэй хамгийн хариуцлагатай нь бол эмэгтэйчүүд бас байд юм байна судалгаагаар. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нар цаашид эмэгтэйчүүдийнхаа бизнес эрхлэхэд илүү бас тодорхой арга хэмжээнүүдийг хууль эрх зүйн орчны хувьд ч тэр бодлогын түвшинд ч бид нар төрийн түвшинд анхаарах юм зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлагыг анхаарад Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоонд дах эмэгтэйчүүдийн оролцоо цаашаа тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх үндэсний чуулган бас 8 сарын 27-нд бас зохион байгуулагдсан. Тэгэхээр энэхүү үндэсний чуулганаар Монгол улсын өнцөг болон бүрт бизнес аж ахуй эрхэлж байгаа мянган эмэгтэйчүүд зовлон бэрхшээлээ хэлж тайлбарлаж нэгдэж эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих тэдгээр тулгамдаад байгаа бодит асуудлуудыг шийдвэрлэх гарц гаргалгааны талаар бас энэхүү чуулган бол зохион байгуулагдсан. За энэ хүрээнд бас бид нар хууль эрх зүйн орчин болвол зайлшгүй бас ээлтэй болгохын шаардлага бол зүйн ёсоор төрж гарч ирж байгаа. Тэгэхээр энд бид нар бас нэг зүйлийг онцолж хэлэхэд эдгээр нийгэмд үүсэж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тулгамдаад байгаа асуудлыг бас анхаарад улсын хурлын саран гэрэл нарын гишүүд бас өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бас ээлтэй хууль эрх зүйн орчин бий болгох чиглэлийн хуулийн төслийг бас өнөөдөр улсын хурлд өргөн бариад байгааг онцолж хэлхийг хүсэж байна. Тэгэхээр магадгүй энэ хууль нь олвол тодорхой зах зээлийн эдийн засагт аль нэг хүүст давуу байдал олгох юм уу? Нэг бол зах зээлийн голдролыг тодорхой буруудуулах, гажуудуулах юм үйл ажиллагаа болж хувирах ол ёсгүй. Энэ бол үнэхээр тодорхой асуудлыг шийдвэрлэхэд гендрийн эрхтгч байдлыг хангах тухай хуульд заасан тусгай арга хэмжээ буюу тодорхой асуудлыг бид нар тэгш бус байдал үүсээд байгаа болвол энийг тэгш бус аргаар бид нар тусгайлан арга хэмжээ авч шийдвэрлэх юм зайлшгүй нөхцөл байдал нь өөрөө ялгуурлан гадуурхалтад бол хамаарахгүй юм а гэсэн юм гендрийн маш тодорхой хуулийн заалт байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бас хийгдэж байгаа зохицуулт юм а гэж бид нар харах хэрэгтэй. Энэний хамгийн бодит жишээ нь бол бид нар сая ковидын үеэр бичил жижиг бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд маань хамгийн их үүд хаалгааны жинд бол эдийн засгийн хувьд бол хамгийн олноор өртсөн гэдэг Азийн сангийн хийсэн бас судалгаа бол бас биднэрт байгаа. Энэ бүх мэдээллийг бол та бүхэн гендрийн хорооны вебсайтаас судалгааны үр дүн татаж танилцах боломжтой гэдгийг бол онцолж хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн дугаараар бид юуг онцлохыг илүүтэй хүссэн бэ гэхээр хөдөлмөр эрхэлж байгаа өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн маань тэгш боломж гарааны нөхцөл бий байгаа юу? Тэдэнд тулгамдж байгаа бэрхшээлүүд нь ямар байна? Тэрийг шийдвэрлэх шийдвэрүүд нь буцаад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэхэд ямар хувь нэмэр оруулж байгаа талаар та бүхэнд бол хүргэлээ. Мэдээж шийдвэрүүд бол гарч байгаа. Хэрэгжилтэнд бид нар бүх талын түншлэлийн хэлбэрээр анхаарлаа хандуулад энэ дээр маань ямар ахицууд гарч байгаа вэ гэдгийг үргэлж дүн шинжилгээ, гендрийн дүн шинжилгээ хийж хариу тайлбарлаж бодит оновчтой шийдвэрээ гаргаж байх нь чухал юм а гэдгийг хэлмээр байна. Гендрийн тэгш байдлыг хангана гэдэг бол хувь хүний амьдралын чанарт ахиц дэвшил гаргах. Мэдээж энэ ахиц дэвшил гаргах нь гендрийн тэгш боломжийг өнөөдөр бид нар бий болгох, тэгш гарааны нөхцөлийг бий болгох хэрвээ байхгүй болвол түр тусгай арга хэмжээ авах замаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж харж байна. Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.